Энэ асуудлууд хаанаас гарсан бэ? Энэ асуудлууд бол намын хурлаас, намын даргын төлөөх тэмцлээс үүдэлтэй. Тэгээд явсаар агаад их хурл дээр ирж хагаллаа. Тэгтээ энэ асуудал буцаад намын хурл дээрээ л очиж дуусна. Сая огцролтууд юу ч хийдэхгүй. Огцрлоо, үгүй огцроогүй, үндсэн хуулийн зөрчилдөө байж болзошгүй асуудал гарлаа. Тэгээд засгийн газар нь бид огцроогүй гэж хэлчлээ. Их хурлын шийдвэр гарцсан байдаг. Инхээр энэ юм төрийг хүчгүүдүүлсэн тоглоом яваад байна. Яагаад бид нар ийм руу орчих вэ? Хоёр хүний намын даргын төлөөх тэмцлийн үр дүнд Монгол улсын их хурл үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргасан юм шиг, гаргаагүй юм шиг, засгийн газар нь огцорсон юм шиг, огцроогүй юм шиг, нэг хүнд огцрох гээд тахт нь огцруулахгүй байгаа юм шиг ийм сонирн байдлаар орсон. Энэ бол аюултай вакуум үүсэж байгаа төрд. Тэгэхээр энэ ингээ гонжирч явсаар хагаад 11 сард болох тэр Монгол Ардын намын хурал дээр очиж дарга нь шүүгэн шийдэгдэнэ. Нэг нь тэр хүртэл бид нар энэ засаг өстөө яаж ч болдошгүй. Айгүй бол үндсэн хуулийн зэвсдэр шийдвэр гарна. Үгүй бол шинэ засаг гарна, дараа нь дахиад зөвлөгдөнө. Майгүй бол ерөнхийлөгч хориг тавина. Тэгээ бид нар ийм тоглоомын тур сар явсаар хагаад 11 сар 15 дахиад цэглэг. Нэгэнт намын хурлаар эцлэгдэх юм бол яах гэж Монгол төрөөр тоглоод байгаа. Яагаад бид нараар тоглож байгаа? Яагаад энэ гişүүд ингээд хоёр хуваагдаад зарим нь бол бүр ингээд үнэхээр айцсан, зарим нь болохоор зэрэг бас улс төрийн доголдолтой хийгээд ингээд бужигнуулаад иргэдийг ингээд гайхшруулад байгаа юм. Одоо энэ олон улсын нөхцөл байдал байна. Дотоод эдийн засаг хүнд байна. Өвөл болох гэж байна. Тэгэхээр би энэ улс төрийн намын тоглоомыг төрийн тоглоом болгож оруулж ирдэг. Үр дүнд нь парламентын шийдвэр хууль ус юм үгүй юм уу, засгийн дарсан юм үгүй юм уу, ийм сонин вакуум руу оруулж байгаа нь маш аюултай үзэгдэл бөгөөд яах гэж яваад байгаа, юу хийх гээд байгааг яг одоо хэлж чадахгүй тийм удахгүй харагдах байх. Ийм нөхцөл байдалд орсон байна. Тийм болохоор нэгдүгürt энэ улсын хурлын гишүүн гэдэг статустай хүн бол төрийн төр гэдэг чинь одоо энэ иргэдийн эрхийг хамгаалсан бидний дунд байгаа ёсыг сахиулах тогтолцоо. Энийг барьж явах хэрэгтэй, хараад тус хүмүүс байх хэрэгтэй. Тэгэхээр маш болгоомжтой нухацтай хандмаар байна. Иргэд ч гэсэндээ хий хоосон улс төрийн юмнуудад бас ингэж хамаагүй шуугмааргүй байгаа. Тэгээд хууль их хурл нь хуулиа төсвөө хийгээд засгийн газар нь ажиллаа хийгээд хууль хяналтын байгууллагууд нь бас ажиллаа юм шүү дээ. Монголын төрийн түүхэнд төрийн 3 өндөрлөгийн хоёрын нэг дор хөцөрсөн ийм өдөр бараг байгаа. Тэр энэ өдрүүдэд хүн намын дарга хаамжсан юм. Мэдгүй байна. Би бол тэр хүмүүсийн талаар ярмааргүй. Би бол энэ таны сайн хэлдэг төрийн хоёр өндөрлөгтөөгөө огцруулсан ийм сонин үзэгдэл болоод байна. Энийг бол бид нар одоо ирэх сарын хугацаанд маш анхааралтай байх хэрэгтэй. Элдв янзын худлаа шугуунд их болгоомжтой нөгөө хэрсүүгээд үгээдэг жинхнээс хэрсүүл баймар байна. Ийм тоглоомонд би бол оролцохгүй. Тийм учраас би энэ хоёр гарын үсгээр алин дээр нь ч зураагүй. Огцрог санал дээр нь ч өгөөгүй. Ийм л байна. Энийг тайлбарлаж хэлэх гэсэн.